За байнгын орны гишүүдтэй өдрийн төргийа. Энэ тогтоолын төсөл гарахыг бол дэмжиж байгаа. 2016 оноос хойш нийслэлд Батуул даргаас хойш гэсэн үг шүү дээ. Суу Батуулд дарга, Ж Батуул Эсгэлэн дарга, Эс Амар сайхан дарга, Д Сүмья Озер дарга, Х Нимбатар дарга гэдэг ингээд дандаа Монгол Ардын намын дарга нар нийслэл хотыг удирдсан. Тэр нийслэл хот дээр одоо энэ болж байгаа болохгүй байгаа асуудлууд дээр буюу за одоо энэ тогтоолын төслөөр дамаа 24 оноос 26 оны хооронд хийгдэж байгаа ажлуудыг буюу Монгол Ардын нам, эрх баригч намын төсөвт нь хяналт хийх сонсгол зохион байгуулъя гэж. Тэгэхээр хяналт хийх юм чинь энэ дээр одоо энэ 11 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдах гэж шүү. 6 үнэн нь Монгол Ардын намаас хяналт хийх гэж. Тэгээ энэ дээр энэ Монгол Ардын намаас байгаа гишүүдийнхээ тоог цөөлөөд намгүй гишүүд байна, үндэсний эвсэл байна, иргэний зөрг ногоо нам байна, ардчилсан нам байна, хүн нам байна. Гэт эднэрээс оруулаад 11 гишүүнээ бүрдүүлчүүл яасан бэ гэсэн юм горимын саналыг гаргаж байгаа маа. Тийм учраас хуралдаан даргалагч байнгын орны дарга та энэ сонсгол зохион байгуулагч 11 гишүүнээс одоо 6-аас дээш буюу олонхын цөөнх эсвэл намгүй гишүүдээс бүрдүүлж өгнө үү гэдэг ийм хүсэлтээс горимын санал гаргаж байна.